ёстойдод зочирсан ингээд зочинтой харилцах сэтгүүлчтэй холбоотой. За тэгэхээр өнөөдөр Монголын хуульчдын холбооноос Монголын прокурорын байгууллагын сурчлах 1 сарын 1-ийг бол зарлаад байгаа. Тэгэхээр энэ талаар ярилцахаар Сүхбаатар дүүргийн прокурор, Монголын хуульчдын холбооны прокурорын хорооны гишүүн Баточир Эрдэнэт хүрэлцээрээд танд өдрийн өндөрлөе. Тэгэхээр иргэд одоо прокурорын байгууллага яг юу гэж ойлгож байгаа юм бэ? Энэ прокурорын байгууллагын талаараас иргэдээс тэр бүр мэдээлэлгүүд энэ талаараас яриад байна. За тэгэхээр Монголын хуульчдын холбоо гэж байгуулагдаад бас багахан хугацаа өнгөрсөн. За хуульчдынхаа иргэшгийн хамгаалалт талаар олон талд үйл ажиллагаа явуулдаг. За энэний нэг жишээ нь бол өнөөдөр прокурорын байгууллагын үйл ажиллагаа бас олон нийтэд сурчлах. Прокурор өнөөдөр нийгэмд ямар үүрэг оройл гүйцэтгэж байгаа энэ талаар бас олон түмэнд хүрэх ийм арга хэмжээ зохион болгож байна. За энэ залшаанд би бас стафтай уулзч прокурорын байгууллагын талаар багахан ч гэсэн мэдээлэл өгөх гэсэндээ баяртай байна. Тэгэхээр зүгээр ингээд зүйлээс би бас яриагаа хэлмээр байна. Ер нь иргэдийн донд бол прокурорын байгууллагыг янз бүрээр ойлгох, прокурор гэдэг үг нь юу юм бэ тийм. Энэ талаар бол янз бүрийн харилцаалал ойлголцол явдаг л да. Ажиглагддаг. Тэгэхээр зарим нэг иргэний тухайд бол ер нь прокурор гэдэг чинь бол орсоор прокурор гэдэг юм байна. За монголоор шүүх гэдэг юм байна. Шүүхийн байгууллагатай хальж утгах ч юм уу. Ийм байдал нэлээд ажиглагддаг. Гэтэл үнэн чанартай бол тийм биш. За яг эрхчүүн одоо үндсийг би тодорхойлж хэлэх юм бол Монгол улсын прокурорын байгууллага бол үндсэн хуулийн 56 цаасны дагуу хэрэг үүсгэх мөрдөн байцаах за ялагдуулах ажиллагаанд хяналт тавин шүүх хуралдаан төрийн нэрийн өмнөөс оролцсноо гэж заагдагдсан байна. Тэгээ энийг бол энгийнээр тайлбарлах юм бол өнөөдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа хэрэг үүсгэх мөрдөн байцаах эрх бүхий бүх субъектууд цагдаа авилгатаа тэмцэх газар за тэгээд одоо тагнуулын байгууллага за мөн түншлэн одоо захиргааны хэрэг үртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий мэргэжлийн хяналтын байгууллага олон нийтийн одоо байцаагч нар гэх мэт олон субъектуудын үйл ажиллагаа хуульд нисэж гин үү иргэдийн эрх чөлөө зөрчигдөх явдал гарч ийн үү тийм энэ прокурорын байгууллага бол нэгдүгээр хяналт тавьж ажиллаж байгаа. Дараа нь шүүхээр ял шийдлэгдсэн хориг одоо ялтнууд тэдгэрийн эрх ашиг хэрхэн одоо хангагч байна. Тэдэнд шүүхээр оногдуулсан ял шийдлийг бүрэн гүйцэд хуулийн дагуу эдлүүлж гин үгүй юу? Энэ бүхэнд прокурорын байгууллага хяналт тавьж ажиллаж байгаа. За сүүлийн үед бол энэ хуулийн хүрээнд ажиллахаас гадна ерөнхий Монгол Улсын ерөнхий прокуророос тавьж байгаа нэг зорилт энэ хүрээнд бол прокурорын байгууллагаас хэдийд шинэ зорилт тавьж ажиллаж байгаа л да. Юу гэхээр прокурорын байгууллага зөвхөн энэ үндсэн хуулиар олгогдсон эрх хэмжээнээс гадна олон нийт рүүгээ илүү ойртох одоо нийгэмд гарч байгаа аливаа энэ сөрөг одоо асуудлуудад олон нийтийн одоо төлөөлж оролцох. Жишээлбэл одоо байгаль экологитой холбоотой ч байдаг юм. Эсвэл нийтийн эрх ашиг хохирч байгаа тодорхой нэг этгээд төлөөлөлд хуулийн байгууллагад хандах боломжгүй ч гэдэг иймэрхүү асуудлуудаар бас иргэдийгээ төлөөлөх, за төрийн эрх ашиг хөндөгдсөн иймэрхүү асуудлууд бас төрийн байр сууриас шүүх төлөөлж оролцох ийм талын арга хэмжээг нэлээд төлхөө авч дотоодоос нэлээд арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байгаа. Тэгэхээр иргэдийн тухайд юу гэдэг олон нийтийг хамарсан одоо хэрэгүүд байна л да. Тэгэхээр одоо цагдаа шүүхийн байгууллагаас ч юм уу энэ хэрэг одоо юу л явцсан болж байгаа. Тэгэхээр прокуророор шалгаж байгаа гэдэг юм хүү тайлбарлууд. Тэгэхээр иргэд бол одоо энэ прокурорын шалгалахын хэрэг явуулнаад юу болж байгаа юм гэдэг ийм хүү тайлбарс нэг юм хандлага бол байдаг. Тэгэхээр энэ прокурор ер нь яг жил дээр хичнээн хэдийн хугацаанд шийдэх юм бол ер нь нэг хэргийг одоо яаж хэрхэн шийдэх шүүхийн байгууллагаар явуулдаг юм бэ? Энэ процессыг бас үзэсгэлэнтэй тайлбарлахгүй. За ер нь бол тий иргэд бол энэ дээр бас янз бүрийн бухимдалтай зүйлээр бид нарт санддаг л да. Ер нь зүгээр одоо ерөнхий тоогоор аваад үзэх юм бол Монгол улс жилдээ цагдаа хяналтын байгууллагуудаар нийтдээ 100 мянга гаруй одоо гэмтгийн шинжтэй гомдол мэдээллийг иргэдээс ирүүлж байгаа. За энэнийг бол агуу тоолууд нь хүлээж аваад нэг 39 мянга орчимд нэрвэн хэрэг үүсгэж шалгаж байна. Өөрөөр бусд нь бол эрүүгийн хэмжээний шинжгүй авна шүү дээ. За үүнээс одоо эрүүгийн гэмт хэрэг мөн бишийг бас ялгана шүү дээ. За гэх мэтлэнгээр процесс ажиллагаанууд явагдана. Тэгэхээр өнөөдөр бол Монгол улсад бас хүний эрх нэлээд өндөр хэмжээнд тавигдчихсан хүний эрхийг байцаажлах ажиллагааны явцад зөрчихгүй байх зорилт дэвшүүлчихсэн ийм одоо онцлог цаг үед бол прокурорын байгууллага энэ хүний эрх зөрчихгүй байх байцаажлах ажиллагааны оролцогчдын эрхийг хангах талаар нэлээд онцгой анхаарч ажилладаг. Тэгэхээр ер нь бол одоо иргэдийн маань хүсэлт юу байдаг вэ? Гомдол өглөө тэр цагдаагийн байгууллага прокурорын байгууллагаас маш хурдан шуурхай шалгаад ер нь одоо баг тодорхой хугацааны дараа авч шүүгээр яллуулчих. Ийм
одоо юу шаарддаг л да. Гэтэл хүний эрхэнд халднаа тэр хүнд одоо Монгол Улсын эрүүгийн хууль заасан ял шитгэлийг оногдуулна гэдэг нь өөрөө тусгай хуулиар зохицуулдаг нарийн мөрчөөс ажиллагаа байдаг. За энэ хуулийн шаардлагыг хангахын тулд тэр хүний одоо юм буруугийн асуудлыг одоо батнаа тогтоохын тулд цаг хугацаа маш их ордог. За энэ дээр бол бас иргэд маань бас зарим талаар бухимддаг тал бий. Тэгэхээр прокурорын байгууллага бол аль болох хурдан хугацаанд шийдэж иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээж юм буруу таалбан шалтгаан одоо шүүхэд ял оногдуулах талаар энэ дэр үүнийхээ зорилт толгойлол ажилладаг л та. Тэгэхээр одоо процессын тухай ярихад гэмт хэрэг гартлаа гэхэд одоо цагдаа тэр гэмт хэргийг бол шалгалаа. Шалгаж дуусаа прокурор руу явуулаа. Прокурор одоо шалгаад одоо энэ хэрэгт одоо зохих ялыг оноогоод шүүх рүү явуулдаг. Ийм схемээр өргөдөд бол ажиллаад байгаа шүү дээ. Тэгэхээр нэг цагдаагийн байгууллагуудаар арай жоохон урт яваад прокурор дээр нэг жоохон саатгаа дийлээ ш таавс хэрэгээ илрүүлэхэд бас тодорхой хугацаа шаардлагатай гэдэг. Энэ дээр иргэд бас нэг хүнтэй гэж. Тэгэхээр яг нэг хэргийг илрүүлэхэд прокурорын байгууллагын дор хаяж хичнээн хугацаанд зохицуулдаг юм байна. За ер нь хэрэг илрүүлнэ. Тэгээд тэрийг нь алфавитаар одоо тогтооно гэдэг нь бол цагдаагийн байгууллага буюу хэрэг мөрдөн байцаах байгууллагын өөр боломжтой. За энэ дээр бол ерөнхийдөө бол 2 сарын хугацаа тогтоож өгдөг хуулиараа. За энэ үндсэн хугацаанд нь шалгаж шийдвэрлэж одоо дуусгах ёстой. За прокурорын байгууллага бол шалгагдсан одоо гэмт хэргийг эрүүгийн хэргийг бол 14 хоногийн хугацаанд хянаж шийдвэр гаргах ёстой. Тэгэхээр бол зүгээр сая ямар шүү бодлоо. Энэ нь бол ихэнх шалгалт ажиллагаа бол цагдаагийн байгууллага дээр явдаг. Ихэнх цагийн хугацаа бол тэн дээр явдаг. Прокурорын байгууллага зөвхөн хяналт тавиад тэнд эрүүгийн байцаагчид хуулийн заалт шаардлага хангаж юу гэдгийг хяндаг учраас энэ бол ерөнхийдөө 14 хоногийн хугацаанд бүх шийдвэрүүд гарч байгаа. За ингээд одоо үнэхээр одоо нөгөө шалгагдсан хэрэг маань одоо болсон байна. Хуулийн шаардлага хангажээ. Энэ дээр одоо ямар нэгэн хүний эрхийг зөрчсөн настай асуудал гараагүй байна гэж үзэх юм бол зохих зүйл ангийн оноогоод шүүхийн байгууллагад одоо шилжүүлдэг байгаа. Энэ зарчмаар л явж байгаа. Тэгэхээр яг ер нь бол зарим нэг ноцтой хэргийн тухайд бол удаан хугацаагаар шалгагдах, олон үйлдэлтэй байх, олон холбогдогчтой байх. За тэгээд өөрийнхөө гин буруу одоо бос руу чихэх барих, одоо өөрийнхөө гин буруу хацаалахын тулд олон талаар хэмжээ авч байна. Сүүлийн үед бол Монголд бас өмгөөллийн одоо байгууллага нэлээд хөгжиж байгаа. Өмгөөллийн үйл ажиллагааг одоо бас олон улсын жишг нийцсэн ийм арга хэрэгслэр явж байгаа учраас жижигтэн ялдагч нар маань өөрсдийнхөө эрх шиг хамгаалах гэмт хэрэгээс одоо зайлсхийхин тулд одоо олон талын арга хэмжээ авч байгаа. Энэ бол хэрэг үүсгэх мөрдөн байцаалтын ажиллагаанд бас тодорхой хэмжээний саад учруулдаг л да. Энтэй холбоотой бол хугацаанууд бас нэлээд сонирхох ийм талын юм бол гарч байгаа. За нөгөө талаар бол одоо бас манай иргэд маань бас зөвхөн Монголдо байдгүй гадаадтай бас гарч ордог чөлөөтэй харьцдаг болсон. Энтэй холбогдуулаад шалгаж байгаа явцад гэмтэг холбогдсон хүн хэн нэг нь гарах орох гадаадд гарч одоо нуугдах ч байдаг ийм байдлаар бас асуудал үүсэж байгаа учраас зарим хэрэгүүдийн хугацаа бол бас тодорхой хэмжээгээр сонирхох тал бол байж байгаа. За баярлалаа танд богино хугацаанд тодорхой мэдээллийг өгсөнд. За тэгэхээр өнөөдөр студид Монголын Хөрстэй холбооны прокурор хорооны гишүүн Сүхбаатар дүүргийн прокурор Бахтачир ирж энэ Монголын одоо прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаар төвшөө тодорхой мэдээлэл өглөө. Ингээд иргэд студид байгаа юм дээ. Манай мэдээ